3 жилийн өмнө охин үртэй минь хамт хөөж гаргасан тэр аавыг хадмуудыг чимдамж байхгүй орны дааванд боосон хувцсыг минь орцны шат руу өшүүлсэн тэр хадам эгчийг хэн ч хараагүй байж хүмүүс надад дургүй байдаг. 7 жилийн турш хоолыг нь хийж хувцсыг нь угааж цаг харж хаалга чагнаж шөнө орой залгах эмэгтэйчүүдийн тухай асууснасаа болж хөх няц болтлоо зодуулж байсныг минь огтхон ч мэдэхгүй байж миний талаар муу ярьж шивнэстэж нудардаг. Хүмүүс намайг маягтай, завтай, мөнгөө үрж ядсан эцэггүй хүүхэдтэй байж хүүхэддээ цаг зав гаргадаггүй. Өөрийгөө гоёж торцсон тэнэг хүүхэн гэж шүмжилдэг. Бас ярьдаг, зарим нь ил цагаан хэлдэг. Надад дургүй байх шалтгаантай нь юу вэ гэхээр тэд юу ч хэлдэггүй. Тийм ээ, би өөртөө их цаг гаргаж өөрийгөө гоёдаг. Өөрийгөө гангалдаг. Ус хумсаа өргөлж янзлуулдаг. Гэхдээ яаж? Би өглөө 6 цагт сэрүүлэг 50 сэрдэг. Заримдаа өөрөө сэрчихдэг. Учир нь охин маань 8 гээд сэрчихдэг учраас би наандаж 2 цагийн өмнө сэрж ганцаараа сэрүүн байхдаа өөрийгөө бэлддэг. 108 мөрөгдөг. Энийг хийгээд 3 жил болж байна. Тэр нэг муухай өдрөөс хойш. Дараа нь усанд ороод үсээ хатаагаад үсээ янзалдаг. Ингэж байтал охин маань сэрдэг. Охиноо сэрсэн л бол орноосоо өндийж шүдээ угааж сэргийг байлгах гэж хичээдэг. Учир нь би өөрөө айлын ирэх охин байлаа. Би орондоо хоолоо идэж хэвтээгээрээ телевизийн хүүхэлдээ үзэж нозоорч хэвтдэг байсан учраас ирээдүйд тийм эмэгтэй болж эхэлсэн байсан. Азар одоо тийм бишээ. Бас л тэр муухай өдрөөс хойш. Охиндоо өглөөнийх нь хоолыг бэлдэж өгөөд идэж байх завсар нь гэрээ цэвэрлээд бид хамтдаа гардаг. Ингээд охиныг маань хардаг хөөхөн нэгэн бүсгүй дээр хүргэж өгдөг. Би ээжээрээ харуулж болно л доо. Гэхдээ ээж минь амрах хэрэгтэй. Хашааныхаа гадаа нарлаад цайв ойрынхоо хөвшчүүлтэй буу халан гангар гунгар гэж ганцаардахгүй байх хэрэгтэй учраас хүнд харуулдаг. Ядаж өөр нэг эмэгтэй надаас цалин аваад гэр бүлдээ зарцуулж орлоготой ээж байгаад нь сэтгэлээ хуурч тайвшруулдаг юм. Охиноо өнсөж үлдээчихэд ажил дээрээ очдог. Би барилгын материал оруулж ирж зардаг. Ажил дээрээ очиод үсгийтөө тайлан, сарвчтай малгай өмсөн, паск зүүгээд полоподвол гүмсдэг. Заримдаа өөрөө ч зөөн. Нүүр гар орой гэхэд ямар байх нь ойлгомжтой. Орой тараад шууд л үргэлж очдог өсчөндөө орж нэг юм орж явдаг да. Охиныгаа авахд 3 цаг орчим дутуу байхад тардаг учраас тэр цагаа өөртөө бэлгэлдэг. Би гоё кофе шопд ороод зүгээр л ганц кофе уучаад цонхоор нь ширтэх дуртай. Зарим өдөр найз охид болон хэн нэг найзтайгаа төрхөн зуур уулзаад сонин хачнаа гясган хамт шимж ярьчхаад охин руугаа жирийн. Учир нь найз нөхдөдөө уулзалгүй гэртээ суух ямар байдгийг, орлогогүй хинч биш байхдаа зурагтны удирдлагаас өөр найзгүй байх ямар байдгийг, ганцаардах ямар байдгийг, өөртөө цаг гаргалгүй удах тусам хичнээн мөнгө алдгийг би маш сайн мэднэ. Охинтойгоо гэртээ орсон цагаас хормогч зүйлсэн. Үсээ боосон ээж болно. Охинтойгоо хамт англи хэл сурна. Хамтдаа давтна. Учир нь би хэлний тал дээр тэгэлтэй. Охиндоо үлгэр уншиж өгч, хувцсаа өөрөө ивхэж, бие даахыг зааж сургаж, заримдаа хэтрүүлэн өглөн гэх. Харин охиноо унтуулсны дараа ном уншина. Ном уншиж хэвтээд нойр хөрвөл тэгээд л нам. Хүмүүс намайг зугаалаад л явна гэдэг. Би ганц бие ээж. Охинтойгоо ихэнх цагаа өнгөрөөж байгаа надад хэдхэн цагийн зав гарахад өөртөө зориулах тийм буруу гэж үү? Зарим нэг эмэгтэй шиг нөхөртөө хоол хийж түүнийхээ цамцыг угааж оройн өнсүүлж ирэхлэх, цалингаа буухаар цэцэг бариад ирэх нөхөр байхгүй учраас би олон хоббитой. Би гүйдэг, хоолны сургалтанд явдаг, кофе уудаг, усчин орж өөрийгөө гоёдаг. Учир нь энэ бүхнийг хийх боломжгүй. Үсээ боосон 2 жил өмссөн өндөө гэртээ углаад хизээ ирэх нь мэдэгдэхгүй нөхрөө цаг тоолон хүлээж халаасан хоолоо дээрээс нь шүүрдэж амсаар нойр мөглөн. Мөнгөтэй болвол ганц гоё гутал авах юмсан гэж мөрөөдөж сууж үтсэн учраас 3 жилийн өмнө охин үртэй минь хамт хөөж гаргасан тэр аавыг хадмуудыг чимдэнч байхгүй орны дааванд боосон хувцсыг минь орцны шат руу өшүүлсэн тэр хадам эгчийг хэн ч хараагүй байж надад дургүй байдаг. 7 жилийн турш хоол хийж хувцс суугааж сүүлийн жилүүдэд нь хизээж онгоохгүй хаалга чагнаж цаг харж шөнө орой залгах эмэгтэйчүүдийн тухай асууснасаа болж хөх няц болтлоо зодуулж байсныг минь огтхон ч мэдэхгүй байж муу ярьдаг, шивнэстэж нудардаг. Би өнгөрсөн шигээ амьдрахыг хүсэхгүй байгаа учраас өдөр бүр толинд хараад чи чаднаа, чи хөөрхөн байна, чи залуу байна гэж хэлдэг. Би охиноо өөр шигээ болгохгүй тулд ирээдүйд хэн нэгний гарын шүүс, үн цэнгүй өрөвдөлтэй бүү амьдраасаа гэсэндээ багаас нь бие даахыг сургаж
Эмэгтэй хүн ч гэсэн ажилтдаг, эмэгтэй хүн ч бас мөнгө олдог, эмэгтэй хүн ч бас эрэгтэйгш, эмэгтэй хүн ухаантай бас чанга байх ёстой гэж үлгэрлэх гэж хичээдэг жирийн нэгэн ганц бие ээж.